Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Дуу хөгжмийн хичээлдээ тавтай морил. За өнөөдрийн хичээлийн зорилго дэлхийн дулаалд нөлөөлөх хүчин зүйл, түүний эсрэг бидний хийж чадах зүйлийн талаар ойлголт авна. За дараа нь шин дуу суран дууныхаа үгийг зөв хуваарлан амьсгалаа зөв аван дуулж сурнаа. За доктортой хөгжлийн 17 зорилт байдаг. 17 зорилгын 13-т нь уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах гэж байдаг. За тэгвэл энэ юу гэсэн үг юм бэлээ хүүхдүүд ээ? За хэлээрэй. Зүйтэй. За уур амьсгалын өөрчлөлт гэдэг маань ган гачиг болох, хит хүйдрэх, хит дулаарах маш олон тийм өөрчлөлтүүд бий болж байгаа. Энэ маань юунаас болдгийм бол? Зүйтэй. Хүмүүс бидний буруу үйлдэлээс болж уур амьсгалын өөрчлөлт бий болж байгаа. За уур амьсгалын өөрчлөлтийн гол өөрчлөлт нь дэлхийн дулаалл гэж байгаа. За дэлхийн дулаалл маань том үйлдвэрүүдийн утаа, за одоо нүүрс төлж байгаа энэ айлуудын утаа, мөн машины утаа, хөдөө аж ахуй, одоо малын юунаас гидснээс гарч байгаа хий гих мэтлэн маш олон тийм хүчин зүйлүүдээс болж дэлхийн дулаалл бий болдгийм байна. Дэлхийн дулаалд нөлөөлөх хүчин зүйлс юу байдаг? За мөн тэрний эсрэг бид нарын хийж чадах зүйл юу байдгийм бэ? Энэ талаар бүгдээрээ харцгаая. За цаг уурын өөрчлөлт буюу дэлхийн дулаалд шатах ашигт малтмал түлэх хамгийн их нөлөө болдгийм байна. За энэ том үйлдвэрүүд энэ ашигт малтмал түлснээр хийн шатах явцдаа агаар мандалд нэвтэрч үл үзэгдэх давхарга үүсгдэг юм байна. Энэ давхарга нь нарны элчийг барьж байдаг. За энэ маань дэлхийн дулааллын нэг шалтгаан болж байгаа юм байна. За үүнийг хүлэмжийн хий гэж нэрлэдэг юм байна. За мөн хөдөө аж ахуй, малын гидсэнд одоо байгаа гидснээс гарч байгаа хийнээс метаны хий үүсдэг. Энэ маань бас одоо хүлэмжийн хий үүсгэхэд нөлөөлдөг юм байна. Дэлхийд 1.5 тэрбум үхэр байдаг юм байна. Тэгэхээр маш их одоо метаны хий ялгаруулдаг гэсэн үг юм байна. За мөн ой модоо бид нар одоо устгалд оруулж маш ихээр хэмжээгээр устгагдж байгаа, шатаж байгаа. За энэ маань одоо дэлхийн дулаалд нөлөөлж байна. Яагаад вэ гэхээр тэр гарч байгаа одоо хэмжээний нүүрс төрөгч метаны хий, энэ бохир хий агаарыг одоо ой мод маань цэвэршүүлж хүчил төрөгч болгож гаргадаг юм байна. Гэтэл ой маань жижигсэж байхгүй устснаар одоо цэвэршүүлэх дэлхийн уушиг байхгүй болж байна гэсэн үг юм байна. За тэгвэл энэний эсрэг бид нар юу хийж чадах юм бэ? За явгнаар явах хэрэгтэй байна. Яагаад гэвэл машинаас метаны хий ялгардаг учраас явган явж сурах хэрэгтэй. Ойрхон газар болж игэл явган явж явах хэрэгтэй. За мөн ашиглаагүй үедээ захилгаан хэрэгслээ унтрааж явах хэрэгтэй. За захилгааныг үйлдвэрлэдэг үйлдвэр маань мөн л одоо тэр хүлэмжийн хий ялгаруулдаг учраас захилгаанаа хэмнэ гэсэн үг. За хоол хүнс хувцсны хаягдал аль болох гаргахгүй байх хэрэгтэй. За жишээлбэл хоол хүнсний хаягдал. За 10 ширхэг жижиг савтай ус авч явахын оронд 10 савтай нэг ус авчих нь одоо арай хог баг гарна гэсэн үг. За мөн тэр том саваараа сайхан гоё цэцгийн сав хийгээд цэцэг тарьж болно. Хог хаягдал болгохгүй тул дахин ашиглаж болно гэсэн үг. За мөн хувцсны хаягдал баг гарах хэрэгтэй.
За өвдгөн цоорсон өмд байвал тайраад шорт хийгээд өмсчих жишээний. Дохойн цоорсон цамц байвал богино хамцуутай цамц хийж болно. За мөн энэ цээжин хэсгээр нь малгай оролт хийх тийм заавар энэ төр зөндөө байдаг шүү дээ хүүхдүүдээ. Тийм юм хийж болно. Дахин боловсруулж ядаж гэрээрээ тийм юм хийгээд одоо хувцсныхаа хаягдлыг хүртэл дахин ашиглаж сурах хэрэгтэй юм байна. За мөн маш одоо гарын дор ойрын одоо бид нэр хийж чадах юу вэ гэхээр хогоон хамаагүй хаяхгүй байх хэрэгтэй. Цэцэг ногоо таслахгүй, модоо тайрахгүй. За харин мод нэмж тарих хэрэгтэй. Амьтан хайрлах хэрэгтэй. Цэцгийн мандал зүлэг тарих хэрэгтэй. Мөн усаан бохир дуусахгүй хайрлах хэрэгтэй байдаг юм байна. За тэгвэл хүүхэд бид нар ямар орчинд амьдрах хүсэлтэй юм бэ? Зүйтэй мэдээжийн хэрэг ногоон байгальд инг тайван амьдрах хүсэлтэй. За тиймийн тулд бид нар өөрсдөө бас хичээх хэрэгтэй юм байна. За тэгвэл өнөөдрийн хичээлийн сэдэв мөнхийн хүслэн инг тайван. За шинэ дуу сурнаа. Үгээ хараад багшаагаа дагаад аялаарай. Цэнхэрээ тэнгэртэй шүү. Дуусан жиригэж байгаасай. Цэцэгтэй нугдаан ирвэхээ. Дураараа дэрвэж яваасай. Яваасай ирвэхээ. Дураараа дэрвэсэй. Цэнхэрээ тэнгэр махамай. Цэцэгтэй нугны Татайдан цагаас хайр шумбан сэлээсэй. Утам татамас үрээ. Татэшиг өсөсэй мас үрээ. Татэшиг үржэсэй. Татай махамай. Татами хоосон сансартаа наран этгэрэлтэн мандасай хорвоо дахин дан дэлхий айласай дэлхий мөн иргэсэй сансар махамай хорвоо хоёр дүнзээ хорвоо хоёр дүнзээ Цэнхэр тэнгэртэй шүү. Дуусан жиригэж байгаасай. Цэцэгтэй нугдаан ирвэхээ. Дураараа дэрвэж яваасай. Яваасай ирвэхээ. Дураараа дэрвэсэй. Цэнхэр тэнгэр махамай. Цэцэгтэй нугны Татайдан цагаас хайр шумбан сэлээсэй. Утам татамас үрээ. Татэшиг өсөсэй мас үрээ. Татэшиг үржэсэй. Татай махамай. Утам татами сансартаа наран этгэрэлтэн мандасай хорвоо дахин дан дэлхий айласай
байгаасай дэлхий мөн хэрэглээсэй Одын сансар маханай Орлоо ертөнцийн За эхнээс нь ахаа давтаа дагаад дуулаарай. Зэхэр дингэртэй шууд дуусан чирий гэж байгаасай. Цэцэгтэй нутаг ирвэхээ дураараа нэрвэж яваасай. Яваасай ирвэхээ дураараа нэрвэсэй. Зэхэр дингэр маханай цэцэгтэй дууны Усудантай данцаагаас тайчундаа сэлээ Утам хантамал сүрээ Тадэшиг усосэй масүрээ Тадэшиг үржэсэй Усудантай мамай Сансартай нарав Экэрстэй мандасай Орлоо дихэндан дэлхий Айласай дэлхий Игмон хэрэглээсэй Одын сансар маханай Орлоо ертөнцийн За өнөөдөр бүгдээрээ юу сурч мэдвэ хүүхдүүдээ? За цагаагаарын өөрчлөлт буюу дэлхийн дулаалд юу нөлөөлдөг болохыг мэдэж авлаа. Түүний эсрэг бид нар юу хийж чадах талаар ойлголоо. За мөн шин дуугаа дуурч сурлаа. За бичлэгээ дахин үзээд дууныхаа үгийг цээжлээд дууныхаа аяыг сураад дуугаа сайн сураарай хүүхдүүдээ. За ингээд хичээлдээ идэвхтэй оролцсон хүүхдүүдтэй баярлалаа. Баяртай.